Таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу? Би өнөөдөр ажлаа тарчаад Iceland хэлнийхээ хичээлд суугаад яг 10 өнгөрч байгаа цаг гэртээ орсон байхгүй 6 сарын 2-ны өдөр орой. Тэгээд тэгсэн чинь ингээд надаа өдөр гэрт ингээд юу ирчлээ, delivery ирчлээ гэдэгсэн байхгүй. Тэгээд би юу ч захиагүй. Тэгээд амар гайхаад дугаар андуурсан болов гэд бийсэн чи үгүй намна гэдэгсэн байхгүй. Тэгээд бүр амар гайхаад юу юм боллоо. Гээ нөгөөнийг хажуудлын нөгөө байрны игч над руу мессеж чамд юм цэцэг ирсэн байна, хүргэл дээр ирсэн байна. Тэг би бүр шоконд орсон. Над руу ингээд зураг явуулсан. Тэг би яагаад ч юм надад зүгээр хүргэлт ирсэн байна л юу гэлээ. Ингэсэн байна. Ингээд зураг явуулаад тэгэнгүүтээ our neighbor just found this in their driving, we will keep it for you гэдэгцээс ахгүй ямар хүрхэн 7:33 тэгээ манай хичээл болохоор 9:30 40 гэж тардаг. Тэгээ би гэлүү ирэхсээр 10 гээд 10 өнгөрч очиж аавна гээд. Цэцэг ирсэн. Тэгээд энийг хаанаас ирсэн бэ гэдгсэн чинь манай ажлын газрын хүмүүсүүд явуулсан хэлээ. Тэгээд би ерөөсөө ийм экспект хийгээс ахгүй. Тэгээл тэгсэн. Би дааны явж ирээд тэгээд сэтгэл санаа бүр амар уур болсон. Хоёрсан тэгээд ирээд өнөөдөр ажлынхаа газрын нэг охинтой бүр үнэхээр сэтгэлээ бодож бүх юм яриад айгүй гоё болсохгүй. Тэгээл тэгсэн чинь гэртээ ирсэн чинь ийм гоё цэцэгтэй. Өдөр 6 сарын 1-нд Iceland-д буцаж ирсэн. Шөнийн нислэгсэн тэгээд 9 цаг Лондоноос гараад 2 цаг нисээд ирсэн. Тэгээд нөгөө нэг Iceland Лондон хоёр болохоор 1 цагийн зөрүүтэй болохоор би энэхийн цагаар 11 өнгөрч яхад босон. Тэгээд буучаад автобусанд суугаад гэртээ ирээд тэгээд өчтөр ер нь л гэр орноо цэвэрлээд нөгөө 7 хоног байхгүйсэн болохоор гэр ер нь амар болчихсон. Гэр орноо цэвэрлээд гоё сайхан халуун шүл хийж угаад гэртээ ирсэн мэдрэмж үнэхээр гоё байна. Тэгээд өнөөдөр гоё ажилдаа яваад ажилдаа бас явах бас гоё мэдрэмж байна. Бас ингээ юу жоохон ч гэсэн юмнаас ингээд заавчгаар байгаа зүйлтэй амар талархтай юм шиг байна. Тэгээд ажилдаа явахдаа хүртэл амар гоёлаа. Цагаар өнөөдөр бүр амар ингээд гадаа гараад алхангууд миний бүр хамаг хувцс өс бүгдийг ингээд стоп бүр ингээд салхиныг авч явах гээд өнөөдөр Iceland-ийн цагаагаар амар хүйтэн байна. Тэгээд цаг агаарыг хараад идэ. Уг нь 3 градус байгаа хгүй юу? Гэтэ бүр салхин бүр амар хүйтэн тэгээ одоо удахгүй цаас орчихоо гэсэн ирчлээ өнөөс. Тэгээ намайг байхгүй байсан 7 хоног цаг агаар үнэхээр гоё дулаахан яг 100 шиг 25 градус байсан гэсэн даа нөгөө Iceland-д хизээч ийм дулаахан болж байгаа уу гэдгсэн. Тэгээд өнөөдөр ажилдаа яваад өмнөх хийжсэн ажлуудаа ерөөхдөө юу болсон гэдэг талаар жоохон өмнөх менежерүүдтэйгээ уулзаад багийнхантайгаа уулзаад bijсэн. Тэгээд ерөөхдөө амар завгүйсэн өнөөдөр. Тэгээд би яг нэг зүйлийг ойлгосон. Яг энэ чи ирээд 2хан сар л болсон шүү дээ. Тэгээд тэгсэн чи яг Лондонд ахта нэлээ утсан болохоор 9 хонсон гэдэг чинь бүр амар утсан. Тэгээд тэгсэн чинь гэрээ бүр амарснаа. Тэгээ би гэр гэ ботсон чи миний хувьд энийг гэр хаана юм бэ гэд бодсаахгүй. Тэгээ би Монгол руу очиод миний яг манай ээж гэрээ ингээд гэрийнхэн байгаа газар бол миний гэр гэж уг нь бодно шүү дээ. Тэгээд тэгсэн чи яг миний хувьд уртхан шиг л гэртээ ирэх юмсан гээд Iceland-ыг гэрээ гэж бодсон байсан. Тэгээд ийм богино хугацаанд Iceland миний гэр болсон би амар баяртай байна. Би тэр ингээд манай ижлийнхэн юусэн юу ч ингэ хэлээгүй. За би тэгээ бүр амар шоконд орваа. Би тэгээд арайч за хин ирүүлсэн болоо гэ амар гайхсахгүй. Тэгээд тэгсэн чи ингэж ингээд ийм хөрхөн бичгтэй. Тэгээд цэцэг авсан байна. Тэгээд баярлалаа. Тэгээд би дараагийнхын бичлэгүүдийг эдитэж оруулнаа гэсэн. Би эдит хийж оруулах хүртэл жоохон хүлээгээрээ над бүр амар бичлэг аваа. Тэгээд
Миний өөрөө энэ утасны зүгээр гигабайтанд дүүрсэн. Тэгээ одоо би ямар ч юм хийж чадахгүй болсон. Тэгэхээр жоохон хүлээгээрэй. Хамгийн амархан арга юу гэж зүгээр л цэцэг явуул. Хэнийг ч expect хийгээгүй хахад зүгээр л хүнийг баярлуулвал гоё шүү. Тэгээд love you. Ирж байгаа бичлэг хийгээгүй. Тэгээд Айсландд ирээд одоогоор өндөр орчинд 7 сарын яг 1. Тэгээд 3 сар яг болсон байна. Би яг 3 сарын 28-нд Айсландд ирж исэн. Тэгээд 3 сарын өмнө би яг 3 сар биш 2 сарын өмнө би яг анхны яг ийм ярьдаг Айсландын талаарх видеого оруулж исэн. Тэгээд тэрнээс хойш 2 сар өнгөрсөн байна. Тэгээд ягаад ч юм 1 сар, 3 сар гэд ингээд яг 3 сарын зайтай апдейтаа ингээ оруулъя гэж бодлоо. Дараа нь ингээ ботхоод аягүй сонирхолтой юм шиг санагдаад. Ярьсан влогоос хойш ямар хөө зүйл өөрөөсөө миний харж исэн яг сарын өмнө 2 сарын өмнө харж исэн Айсланд одоо ямар байна гэдгийг харьцуулж яриад тэгээд ер нь амьдрахад хэр болсон юм шиг байна гэдэг талаас нь ярих гэж бодлоо. Тэгээ бас миний хувьд бас энэ 2 сарын хугацаанд бас юу болсон талаараа бас ярил миний яг өдрийн тэдэн мэдээлэлд гоё дурсамж үлдэх бах. Тэгээд эхнээс нь ярьцгаая. За нэгдүгээрт өчигдөр буюу 6 сарын 30-нд миний нөгөө нэг ажиллаж исэн 2 engagement-ийг тайлан гарсан. Тэгээд ирснээсээ хойш 3 сар болоход 3 аудитын тайлан гарсан. Эхнийх нь нөгөө нэг группийн тайлан байсан, групп аудитын тайлан байсан. Гэхдээ тэр эхний engagement-тэй би болохоор нэг тийм яг main role manager гэдгийг юу хийж чадаагүй байхгүй. Тэгээд ерөөхдөө спорт хийгээд дөнгөж ирсэн болохоор ямар хөө арга барилтай гэдгийг ерөөхдөө сураад PwC-ийн юм-ийг сураад өмнө KPMG-д ажиллажсантай харьцуулаад юмудаа ер нь бол эхнээс нь арга барилын сурах тийм engagement байсан. Тэгээд тэрэн дээр бол ер нь бол team member-аар ажиллаж агаад одоо болохоор сая 2 engagement аудитын тайлан гаргахтаа болохоор яг менежерээр ажилласан. Тэгээд миний менежерээр ажилласан хамгийн анхны 2 engagement-ийн тайлан өчтөр гарсан. Тэгээд би бүр амар хайр болохоор Монголтой жоохон харьцуулахад нэг өөр юм айгу жоохон онцгүй байсан гэх юм уу. Нөгөө нэг engagement хаах болгонд нэг багаараа нэг айгу гоё team dinner энэ иддэг байхгүй юу? Монголд байхад иддэг байсан. Тэгээд тэгсэн чинь одоо болохоор тэгтгүүн гинэ. Яагаад гэсэн чинь нэг том engagement listed ч юм уу эсвэл ер нь бол том группийн engagement-ууд усгаар ер нь бол багаараа team dinner ер нь л иддэг. Тэрнээс биш ингээд жижиг engagement-ууд усгад ерөөсөө ол иддэг. Тэгээ миний сүүлд хийсэн 2 engagement болохоор зүгээр л яг Айсландын компани тэгээд групп аудитор болохоор арай өөр улсад байдаг. Тэгээ би тийшээ репорт хийдэг тийм 2 engagement дээр ажилласан. Тэгээд жижигхэн байсан болохоор ер нь бол ерхий ингээд жижигхэн цомхон close out хийгээл дуусчихдээ билээ. Тэгээ тэр нь болохоор Монголоос өөрөөсөө гэтээ ямар тач 2 жижиг engagement менеж хийгээд дуусчлаа. Тэрэндээ амар баяртай байгаа. Би тэгээ баярлалаа гэхээр манай партнер баярлахгүй бас надтай хамт ажилласан бас нэг senior manager сахгүй тэр баярлахгүй. Тэгээ би ганцаараа баярлаад байхад амар сонио юм шиг санагдаад тэгээд ерөөхдөө нэг хэлээл тавьцсан ингээд Монгол ингэдэж штэ тэгээд өөр нэг хариу хэлээгүй тэгэхээр окей хамаагүй гэж тоо. Тийм ажлын хүрээнд бол тэгсэн. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүсүүд бас
өөр хүмүүсүүд байсан. Нэг хүн ингээ бүр 100% remotely ажилладаг хүнч байна. Офсоос ажилладаг хүмүүс ч байна. Гэхдээ ер нь бол ихэнх нь бол ажил дээр ажилладаг, remotely ажиллахыг баг 7 хоногийн нэг сүүлэл хүмүүсүүдийг remotely ажилладаг шиг байгаа. Нэг 4 дахь 5 дахь өдөр хаяа яг гэртээ баймар санагдаад гэрээсээ ер нь ажилт юм шиг. Тэрнээс гадна нь бол ажил бол одоо бол ер нь бол арга барилыг сурцсан. Гэтэ стил ингээл миний яг хараагүй ингээд яг очиж хүрээгүй тийм хэсгүүд бас байгаа хгүй юу. Тэгээд тэднэрийн стил ингээл өдөр болгон сураал ингээл юу гэдэм байх, стандартынхаа дагуу юу гэдэм байх, би яаж хийх ёстой юм бэ гэж хүмүүсүүдээс асуугаал тэгээл байгаа. Ажил бол ер нь бол тийм байна. Тэгээд ажлын газрын хүмүүсүүд уг нь бол ингээл яг бүгдээрээ ингээл Айсланд хүмүүс болохоор бүгдээрээ л ингээл Айсланд хэлээрээ ярих л байх л та. Гэтэ жоох хэцүү. Ягаад ч юм нэг тийм зарим өдөр ингээ амар lonely санагддаг. За ингээд би ингээд хажууд нь ингээ байгаад хоол идэж байгаа хгүй юу. Тэгэнгүүт ингээд хажуугаас өөр Айсланд хөөрэнгүүт бөөнөрөө ингээ Айсландаар яриад тэгээ би бүр ингээ амар би одоо яах гэж юм болсод хүрээчэр бэ гэл яг ингээд амар emotional юм сонирн болдог үе бас байгаа. Тэгээ зарим өдөр бол бүр тоохгүй за хамаа алга угаасаа л би зүгээр ажил хийх гэж ирсэн гэж бодоод уг нь бол ингээд тоохгүй байдаг. Гэхдээ л хаяа ингээд амар та нар нэрээ арайчтэй намайг гэж бодогдуулах үе байгаа. Тэгээ яг тийм үедээ ингээд амар хэцүү болохоор шууд зүгээр уйлчиж байгаа. Жохон хүмүүс онцгүй бодож магтгүй ингээ уйлчиж байгаа гэдгийгсэн чи. Тэгээд доторх ингээд сэтгэл хөдлөлөө гаргахгүй тэг нэг ганцаараа учраас ингээ юугаач гаргаж чадахгүй штэ. Тэгээл ингээл гэртээ ирээл ганцаараа яг ажил дээр хүмүүстэйгээ нэг ойр зуур жижиг small talk хийж байгаа. Гэтэ тэр хийхдээ л ер нь бол Айсланд хэлээр ярих дуртай учраас нэг тийм илэрхийлэхгүй хүмүүсүүд. Тэгээ би ч бас хүн болохоор бас доторхоо ингээд ярмаар санагддаг штэ. Тэгэхээр амар хэцүү үе бас гарсан. Би сая өмнө 7 хоногт үнэхээр хэцүү санагдаад бүр уйлсан. Бүр ингээд нэг эмхтэй хүн за окей. Тэр юунаас олж уйлсан талаар ярьцгаа. Юу яасан гэхээр эмхтэй хүний ингээд хормонууд нь болохоор эрэгтэй хүнтэй харьцуулахад амар ингээд ойрхон хэлбэлцдэг гинэ. Тэг яг миний яг тийм л үе тохиолдсон юм шиг байгаа. Тэгээ би ингээд дотор амар ингээд докторгүй, сэтгэл санаа амар докторгүй байсан. Тэгээд нэмээд манай тэр remotely ажилладаг менежер ахгүй юу? Тэр ингээд амар хол Африкаас ажилладаг. Тэгэнгүүтээ байнга ингээд онлайнаар митинг хийгээл ингээд байнга кол хийдэг за. Зүгээр суулгахгүй. Тэгээ би ингээд ланчаа идэх гарчаас ахгүй ингээд гаднаас нөгөө нэг тийм ски гээд боолын газраас манай ажиллаас ингээд 7 хоногт нэг удаа ингээд смути боол авах хэрэгтэй. Тэгээ тэрнийгээр нь очиж авах гээд ажилласаа гараад ажиллагаа хүмүүстэй гарцсан явжсэн чинь над руу бүр ингээд ажлын утас руу шууд коллег ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээл би ингээд угаасаа яг хүн залгаж яхад тэгээ надаа миний дээр байгаа senior manager над руу залгаж байгаа. Би авахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Тэгээл аваад би над руу ингээд урдчилж өрсөө юу ч бичээгүй зүгээр шууд залгасан. Тэгээл гэтээ ер нь бол ингээд ажил ч гэсэн цайны цагийн үеэр би бас гараад цайгаа очоод орч ирүүл энэ амьдрал шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн тэрийг ер нь жоох ойлгохгүй нэг тийм цаг нааргүй байд юм шиг байгаа. Өөрөө уус амар ажилдаг. За ерөөсөө ингээд 365 өдрийн бараг өдөр болох ажилдаг. Ерөөсөө ингээд day off авдаггүй. Тэнгүүтээ ингээд annual leave өдрөө ч ашигладаггүй заяа. Тэгээ тэр хүн баян баг. Тийм хүн байдаг байхгүй юу. Тэгээ тэр ингээд зогсоо зайгүй над руу кол хийдэг. Би ингээд бас хаяа ингээд ажиллаа хиймээр үе байж тийм ганцаараа 100% төлөвлөрөөд ингээд ажилламаар хахаар тэр ингээд амар тохгүй амар хэцүү санагдсан. Тэгээ манаас ингээд Айсланд яг хамт ажилладаг хүмүүс болохоор харин тийм ээ жоохон хэцүү байгаа зү жоохон тэгэж ажилтдаг юм аягтай хүн билээ. Тэгээ тэрийг нь тэр үед нь зүгээр ингээд уцын ингээд залгаж байхад авахгүй зүгээр дараа нь орж ирээд хариулчихж байгаа ч гэдгсэн ахгүй юу. Гэхдээ надаа стил ингээд хүн над руу залгаад тахаар би хариу өгөхгүй байна гэхээр айгу жоохон сонир санагдаад би бол тэгэл хариуг нь өгж л байгаа л та. Гэхдээ хүмүүс бол энд байгаа хүмүүсүүд бол ер нь тэгдэм билээ ингээд ажиллах цагаараа л ажиллана гэд ерөөсөө ингээд
лимитээ өөрөө мэдсэн. Тэгээд тэгдэг гэдгсэн. Тэгээд тэр хүн тэр өдөр надад тэгж амар кол хийж орч ирээ. Тэгэнгүүтээ амар сэнзээ. Кол хийгээд асууж байгаа юмнууд нь ингээд бид нар ингээд аудитынхаа ажлыг ингээд нэг Excel дээр ингээд документлдаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр ингээд документлал бүгднийг оруулсан байсан юмыг над руу ингээд залгаж асууж байгаа байхгүй юу? Тэгсэн үү, ингэсэн үү гэд. Тэгээд амар жоохон сонио асуудалтай ингээд хэрвээ би аль хэдийн тэрийг би хамаагүй тэр ажлыг хийгээгүй байсан бол надаас хэцүүж болно шүү дээ. Тэгж яагаад би аль хэдийн ингээд документлаад оруулаад ингээд аль хэдийн prepare дараад ингээд болгоцсон байсан юм дээр зүгээр л confirm хийхэд бол над руу зүгээр шууд ингээд залгаж байгаа байхгүй юу? Ингээд окей тэр хүн ажил ихтэй ээж болно, senior ингээд надаас илүү албан тушаалтай хүн байж болно. Гэтэ ингээд миний цаг гэсэн надад үнэтэй, тэр хүний цаг гэсэн үнэтэй тийм юм бас ингээд би бинийг амар хүндлээд тэгж харцдаггүй юм байглээ л тээ. Тэр хүний тэрний гаргасан үйлдэл, миний гормоны тэнцвэргүй байдал тэгээд өөр юу байлаа. Тэгээд нэг 3 юм хасарсан юм аа. Тэгээд хүмүүсүүдийн ингээд надад амар хэцүү байх үед эргэн тойронд хүмүүс Iceland хэлээр яриад хаа би бүр ингээд oh my god би бүр амар хэцүү болоод тэгээ бүр ингээд байж болохгүйсахгүй. Тэгээд би ингээ өглөө ажил руугаа алхаж явах үедээ гэрийнхэндээ ирдэг байхгүй юу. Тэгээд тэр үедээ ингээд үнэхээр тэр өдөр биш өмнөх өдөр нь амар хэцүүсэн. Тэгээ маргааш өглөө би шүнжэнгээс амар хэцүү ханж байгаа байхгүй юу. Тэгээ маргааш өглөө ялцчихгүй нэг хин нэгэнд хэлэхгүй бол ингээд нэг хар юм ингээ хэцүү байгаадс ахгүй. Тэгээ би өглөө гэрийнхэнтэйгээ ярьж хэцүү байсан юм а ярьж уйлаад ажил руу явж захтаа. Тэгээд дараа нь уйсныхаа дараа ажил дээр очинготой бодоод байгаа байхгүй. Оо би ямар тэнэг юм ярьж гэрийнхнийх санааг зовоочоо гэд. Йоо миний ингээд ажиллаж байгаа ингээд зарим үед толгой ингээд жоох юм сони ажилтдаг болсон юм хайш. Ингээд заримдаа ингээд доторх юм гаргаа ярьчин. Тэгээ заримдаа болохоор яагаад хүмүүст ингээд шалт юм ээ ингээд гэрийнхнийхаа зовоох юм бичвэ гэл. Тэгээ би дараа нь хэлсэн л дээ ингээд та хэдий санааг зовоосон бол уучлаарай гэд. Яг зовоогүй л гэсэн л дээ. Гэтэл стил нэг тиймэрхүү жижиг сажиг өөрийнхөө сэтгэл зүг багаар ойлгох юмнууд гарч л бай. Одоо бол ирснээсээ хойш 2 шалтгаанаас болж л байлаа. Тэгээд хэцүү байвал ихтэй яг уйлж байгаа. Уйлахгүй бол бас хэцүү юм байлээ. Тэгээд өдөр болгон бас happy байна л гэж байх уу. Тэгээд аргагүй яг ингээл би л яг байгаа юм чинь би өөрийгөө л ойлгоно гэд. Юу нь бол тийм өөр болж байгаа. Тэгээ 3 сарын хугацаанд яг ажлаас олж нэг тиймэрхүү юм болсон. Тэгээ бас нэг айгүй сонирхолтой зүйл. Ингээд би яг тухайн ингээд engagement-ийн менежер хахад миний доор ажилладаг хүн намайг ингээд алгасаад дээшгээ шууд ингээд юм яриад байдаг нь аюу сонь. За би тэгээ бүр тэр үнэхээр шоконд ороод. Чи ингээд би ингээд энэ engagement-ийг ингээд лид хийж яхад чи надтай ягаа ярихгүй шууд ингээд дээшгээ senior хүнтэй яриад байгаа юм бэ? Тэр хүний цаг чи ингээд үнэтэй. Гэт тийм нэг зарим нэг хүмүүсүүд нэг хэцүү хүмүүсүүд байна. Юу нь бол их тийм энэ одоо соёлын ялгаа ч юм уу яг юу ч юм. Гэтэ энэ бас нэг арай өөр юм заяа. Энэ юу нь бол Iceland-ийн офис нь болохоор нэлээд жижиг офис ахгүй юу. Гэтэ жижиг нь гэсэн миний өмнө ажиллаж байсан газартай ер нь бол ингээд хэмжээгээр бол ижил. Гэтэ миний өмнө ажиллаж нөгөө Монголд ажиллаж байсан газар болохоор ингээд ийм дээшээгээ репорт хийдэг лайн арай өндөр гэх юм уу. Нөгөө би одоо энэ чарж хийдэг гэсэхгүй supervising senior гээд энэ чарж хийгээд би дээшээ менежер лөөгөө репортлаа. Манай менежерийн дээр болохоор миний партнер. Тэгээ хэрвээ дээшээ group auditor аваад group auditor гэдэг нэг репортын лайнтай байсан. Тэнгүүд энэчээ яриангууд эдний офис болохоор ер нь бол яг сайзаараа манай Монголын хуучин миний ажиллаж байсан газартай яг ижилхэн хэмжээтэй заяа. Аудитынхаа баг нь яг л ижилхэн хүмүүстэй. Тэгээд юу ч гэсэн яг ижилхэн advisory, tax, legal center гэх байдаг. Гэтэ аудит нь бол ер нь бол яг ижилхэн үнэтэй байхгүй Монголтой харьцуулахад. Тэгэнгүүт репортын лайн нь болохоор арай тийм narrow гэх юм уу. Нэг тийм дээшээгээ бол урт биш айгу богино. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр эдний офисын болохоор
culture гэх юм уу? Хэрвээ чи партнер биш ээ. Хэрвээ чи associate авах юм бол чиний ингээд аудит дээр ишүү гарлаа гэвэл чи шууд партнертайгаа ярьчих болдог. Нэг тийм хэрвээ юу гэж хэлэх вэ? Заавал нөгөө нэг in charge manager гэдэг хүнээрээ дамжуулахгүйгээр шууд партнертайгаа communicate хийдэг гэх юм уу? Нэг тийм open door cultureтай. Тэнгүүд л ингээ associate-ууд болохгүй юм гаруу шууд партнер дээр очиод ингээ ярьцдаг. Тэр нэг тийм өөр нэг шал өөр. Тийм болохоор ч тэр ингээ миний junior staff намайг шууд алгасаад ингээ дэшээгээ репортлоод засахгүй юу? Репортлооч гэхдээ зүгээр ингээ ишүүгээ яриадсан. Гэтэл би чи ингээ багийн менежер хүн ингээ би багийнхаа big picture-ыг хармаар байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэгж ажилтгуул юм бэлээ. Гэтэ би юу нь бол junior staff-уудаа бас ойлгож коуч хийх хичээж л байгаа. Гэтэ зарим хүмүүсүүд бол коучлэгддэггүй хүмүүсүүд бас байна. Үнэхээр бүр ингээд зөрүүдлээд тэгээд ингээд өөрийнхгөө ингээ яагаад тэгээд идэх хүмүүсүүд бас байна. За ажлын хүрээнд бол ер нь ийм байлаа. Тэгээд амжилттай 2 engagement дууссан. Өөрөөрөө бахархаж юм. Баяр хүргэе. Тэгээд дараагийнхаа engagement руугаа ажилд орсон. Сонирхолтой байгаа амар гоё engagement-тай гарч байгаа. Тэрийг би дараагийнхаа тайлан гарах үеэр ч юм уу апдейт хийхдээ та нарт хэлье. За. Ингээд барьчвал амар юм байна. Би нэрээ ярьдаг vlog хийх гээд ийм микрофон авсан. DJI-аас тэгээд YouTube-ээ илүү их тууштай хийх гэж бодож байгаа. Ягаад вэ гэхээр одоо сая 2 engagement дууссан. Тэгэхээр ер нь бол ажил одоогоор ер нь гайгүй. Одоо чинь 7 сарын 1 гэхээр interim audit хүртэл гэхээр ер нь бол 9 сар хүртэл надад 2 сарын хугацаа байхгүй юу? Тэр хугацаанд би юу хийх вэ гэхээр би YouTube хийн. Тэгээд марафонд гүн. За ажлаас гадна зааж марафонд гүн гэхээсээ би бас юу хийснэ хэлэх хэрэгтэй байна шүү дээ. Би болохоор 2-7 хоногийн өмнө Midnight Run гэ Suzuki гэ компани, Suzuki гэдэг нөгөө машин үйлдвэрлэдэг компани дээ шүү дээ. Тэрний зохион байгуулсан Midnight Run гэдэг юунд орсон, марафонд оролцсон. Гэтэ би яг марафон гүгээгүй л дээ. Би 10 км гүйсэн. Гэтэ би та нарт юу харуулъя. Микрофон биш. За. Яра би ингээд хамгийн анхны гол дээр авсан медаль маань би нөгөө нэг Монгол дахтай яг Улаанбаатар марафонд оролцдог гэсэн л та. Гэтэ марафонд оролцоод нөгөө монголчин 5-10 км жүрсэн медаль өгдөг байхгүй юу? Тэгээ би болохоор 2023 онд хамгийн ихний марафоно болохоор 5 км гүгээ. Тэрний дараа болохоор 2024 онд болохоор 10 км гүгээ. Тэгээ энэ жил болохоор яг миний 2 дахь 10 км ахгүй юу? Тэгээ 10 км дээр Монголд бол ийм медаль өгөхгүйсэн. Тэгээд энэ ч ирээд медаль авсан. Тэгээ аим гоё юм голден хөтөө. Би бүр үнэхээр бүр ингээд харахаар бүр хайр хүрээд бүр ингээд өөрийгөө бүр ингээд бахархсан. Би тэгтээ аюу гай хурдангус ахгүй. Яасан гэсэн чинь би 2 жилийн өмнө биш ээ. Жилийн өмнө болохоор Улаанбаатар марафон гүртээ 10 км-ийг 1 цаг 20 минут мариут гүйсэн юм шиг үлээ. Өмнөх юу харсан чинь тэгсэн чинь энэ удаагийн би болохоор 1 цаг 7 минут гүйсэн ахгүй юу? Тэнгүүд миний хувьд бол ер нь бол хувийн рекордтой эвдсэн. Гэтэ яг ингээ амар хурдан гүйдэг хүмүүсүүд байгаа л та. Тэднэрийн хажууд бол би юуч биш. Гэхдээ ингээд өөртөө би амар бахахад oh my god чи намаа чадлаа гэдэг бодсон. Үнэхээр гоё мэдрэмжсэн. Би тэгээд энэ болохоор нөгөө Midnight Run гэдэг 7 хоногийн биш 2-7 хоногийн өмнөх 4 дахь өдөр болсон ахгүй. Тэгээд 4 дахь өдөр яг ажиллаад хараад гэртээ орж ирээд тэгээд энэ болохоор гүйлт нь болохоор 9-оос эхлэн гээд би болохоор 7 гэж гэртээ орж ирээд юм хумаа бэлдээ. Тэгээд гэртээ ирж хотосолж тэгээд манай гэрээс нэг жоохон хоол идэх газар байгаа гээд тэгээд манай ажлын нэг хоёрхан бас гүйсэн. Нэг нь болохоор админд ажилдаг, нөгөөх нь болохоор аудит ажилдаг гээд тэгээд тэр хоёртой хамт гүгээд тэгээд бид гурлаа 10 км гүйсэн ахгүй юу? Тэгээд би ингээд эхлээд гүөх үеэр тэр чи бороо ороо зөө. Тэгээд би бүр ингээд oh my god яаж гүнэ гэж бодоод амар сэрэг хүн байсан. Тэнгүүтээ би хоцоо тайлангуудаа за угаасаа гүөх юм чинь ингээд ер нь амар яагаад бие ингээд нэг тийм сэрэг хүн байдалд
байлгах гад. Тэгэж орж ирээд тэгээд гүйлт эхлэх үеэр бүр нэрээ би тэгтээ бэлтгэл нэг сайн хийгээгүй л дээ. Ер нь бол жимд нэг 5 км ч хүрээгүй. Ер нь бол энэ дээрээ 5 км бол гүгээчгүй. Тэгэнгүүтээ шууд 10 км гүөх гээд бүртгүүлсэн байхгүй юу? За тэгээ би яаж бүртгүүлсэн гэдгийг бас хэлж өгье заяа. Яаж бүртгүүлсэн бэ гэхээр би өгн ерөөсөө нэг амар гүйж мөхгүй угаасаа амар ажил ихтэй тэгээ бас ингээд гүй гэж бодохгүйсэн. Тэгээд гэсэн чинь манай нөгөө нэг партнер яг миний дэшээ ингээд репортлдаг партнер инженерийн Reykjavik нөгөө нэг марафон болох гэж байгаа шүү дээ. Suzuki Midnight Run чи ингээд хин манай ажлын 2 хүн гүйж байгаа тэр хоёртой хамт гүйхгүй юм гэдгийгс ахгүй. Тэгээ би яагаад чинь надаа ингээд 2 удаа хэлсэхгүй. Эхнийх дээр би зүгээр тоохгүй. За марафон болох гэж байгаа юм байна. Гэтэ арай би болоогүй ах гэж бодоод ерөөсөө тоохгүйсэн. Тэгээ 2 дахь удаа хэлэхээр нь тэр үед ягаад ч юм бас сэтгэл амар хөдлөө. Тэгээ яг марафон болохоос яг 7 хоногийн өмнө зөв. Тэнгүүд 7 хоногийн өмнө би шууд бүртгүүлэх өнгөтэй. За ер нь 10 км юм чинь гүгээд үзье. Өмнө жил 10 км гүйсэн юм чинь гээд. Тэгээ гүйгээ бүртгүүлээд шууд орсон. Тэнгүүдээ яг тухайн үед болохоор яг Монголд Улаанбаатар марафон дууссан. Тэгээ хүн болгоо амар гоё марафоны гоё стори энтер хийгээд захгүй. Тэгээ би ч сууган марафонд ормоор л ингэж бодон гутаа шууд бүртгүүлээ. Тэгээд ороод медаль авсан байна. Тэгээд энэ бол миний апдейт. 2025 оны 6 сард марафонд медаль аваад тэгэнгүүтээ одоо болохоор 2 сарын дараа Reykjavik марафон болохгүй. Тэр нь болохоор бас энэ болохоор яг Suzuki гэдэг арай нэг жижигхэн марафон гэх юм уу? Нэг тийм том хэмжээнийх бол биш. Гэхдээ стил амар олон хүмүүс гүйсэн. Бүр ингээд хотын бүх замыг хаагаад нэлээ их ингээд торгор гүйсэн. Тэр чинь ингээд хамгийн их нь 21 км нөгөө half marathon гэсэн хгүй. Тэгээд би болохоор 10 гүйсэн. Гэтэ ингээд айгу том бол ивент болсон. Тэгэнгүүт болохоор одоо болохоор 8 сард ямар марафон болох гэж байгаа вэ гэхээр одоо болохоор Айсландын Reykjavik гэдэг одоо миний амьдарч байгаа хотын яг нэрэмжит марафон гэх юм уу яг Улаанбаатар марафон гэдэг шиг Reykjavik гэдэг марафон болж байгаа. Тэгээ тэрэнд нь болохоор ер нь бол 5, 10, 21, 42 гэдэг ер нь 5, 10, 21, 42 гэдэг тийм километруудын зайтай тэгж орж болдог тийм марафон болно хгүй юу. Тэгэнгүүт би болохоор энэ 10 гүйчихэж байгаа юм чинь өөрийгөө угаасаа сороод ажил угаасаа гайг байгаа юм чинь ингээд 21-т нь бүртгүүлсэн half marathon. Тэгээд ихтэй мэдгүй ерөөсөө тэр өдөр 21 яаж гүйхээ мэдгүй л хаа. Яагаад гэхээр бэлтгэл хийж байгаа л та би гэхдээ жимд ингээд яг нөгөө нэг treadmill дээр гүйгээд байгаа хгүй яг нөгөө нэг гүйлтийн зам дээр тэгэнгүүт ингээд гадаа гараад гүйхээр энэ ч нөгөө нэг салхилахаар амар салхилдаг ингээд бүр ингээд салхи сүрж гүйн гэдэг бол амар төсөөр төвчээрсэн. Тэгээд тийм болохоор гадаа гүйж өрсөж чадахгүй. Яг хаяа гүйж байгаа л да. Нэг амар салхигүй үед дээр нь тааруулаад гүйж байгаа. Гэтэл ер нь бол одоогоор 21 бол гүйгээгүй л. Тийш 2 сар болгож байгаа. Хаяа нэг юу байгаа л 5 6 мураа гүйж байгаа. Тэгэхээр ер нь бол сарын зай 2 сар гармын зай байгаа юм чи ер нь бол бэлдээд оролцсон гэж бодож байгаа. 8 сарын 23 марафонд гүхний. Тэг манаас ажил нэг амарлаа гिचдэг заяа. Нас нь 60 иддэгсэн. 64-тэй гэл. Тэг ямар ч юм манай ээжээс ихч заяа. Тийм нэг ихч байгаа хгүй ингээ жоохон ингээ буурал үстэй, цагаан үстэй. Тэгсэн чинь тэр ихч ингээ одоо 7 сарын эхний 7 хоногт ультра марафонд оролцох гэж байгаа одоо тэгсэн чинь тэр хэд гисэн гэж бодчих. 55 км. Тэгэл би бүр тэр хичээг харчаал бүр вау. Тэгэл ингээд хаяа ингээд юм асуудаг хгүй ингээд weekend нь хэр өнгөрөө та хэдэн километр гүмөө гэнгүүт өмнө л онд би гайгүй гүсэн 70 км. Тэгээ би бүр амар гоё шокнд ороо. Яа энэ хичээг өгдөг бол бас амьдрал гоё болох байхаа гэж бодож л байгаа. Тэгээ бүр үнэхээр бүр ингээд амарлаа ингээм атлетик заяа. Ингээд би энэ бол гаднаасаа бол ингээд ерөөсөө гүйдэг юм шиг бол харагдахгүй. Ингээд зүгээр л ажил хийдэг их хичээг. Тэнгүүтээ амар тийм гүйчтэй. Тэнгүүтээ хажуугаар нөгөө нэг дугуй амар ундаг. Гүйдэг хүмүүсд гэхдээ ер нь л дугуй унд юм болов уу? Би унах хэвээр юм.
байгаагүй. Ямар ч ясан амар спортлог гэж би тэгээл бүр вау гэж тоо. Тэг зэрэгчийг амар инспайр хийдэг ажил дээрээсээ бүр ингээ харахаар яаж л миний яг ингээд ширээний яг эсрэг талцууд өгөхгүй. Тэгмээ би тэр өглөө хаяа жоох юм барингууд амар гоё. Миний өдрийг гоё өнгөрүүлдэг гоё ихж байгаа. Тийм марафонд тэгж гүгч байгаа. За дараагийн апдейт бол би Iceland хэлнийхээ курсын level 1-ийг дуусаад certified level 1 Icelandic болсон. Би цаана бол 5 level байгаа. Iceland хэлийг сурахын тулд 6 level байдаг гэсэн. Гэтэ би level 2-оо арай болоогүй. Ягаад гэвэл level 1 чинь одоо эренгүүтээ бараг ирээд нэг удахгүй байж байгаа шууд Iceland хэлний level 1-ийн курс суучих байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд яг юу ч ойлгохгүй байж байгаа суучингууд нэг тийм яг хөө жоохон надад бол нөгөө нэг нэмэр болсон одоо нөгөө нэг супермаркет ороод махнуудынхаа нэрийг мэддэг болсон. Тэгээ ойр зур сайн уу юу вэ ингээд баяртай тоонууд бас сурсан. Тэгээ Iceland хэл бодож ирсэн шал ондоо хэлээ ингээд үг тоо энтер дотроо гендертэй зөө. Эрэгтэй эмэгтэй гээ. Masculine feminine гэдэг. Тэнгүүдээ ингээд тоо хүртэл ингээд эрэгтэй эмэгтэй болгочихно. Зарим үгийг эрэгтэй эмэгтэй болгочихно. Би тэгээд ингээд тэнгүүдээ эрэгтэй эмэгтэй neutral гэдэг аахгүй юу? Тэнгүүд ер нь бол neutral байх хэрэгтэй. Гэтэ зарим үед хэрвээ masculine ч юм уу эсвэл feminine байж болно гээ. Тэгээ би ямар ч гайхаж байгаа. Тэгээ ер нь бол дараагийн левелдээ бол сурна. Гэхдээ энэ сарын 6 сарын сүүлд нэг шинэ хичээл эхэлнэ гэсэн level 2-ых. Гэтэ миний нөгөө сая суусан курс заасан багш болохоор амар гоё багш байсахгүй юу. Ер нь нэлээд ахмад насны нэг 50-д эмэгтэй. Тэгээд айгүй гоё ойлгомжтой заасан. Тэгээд надад ер нь тэр багш дээр өөр нь сурвалж ажигүйс нэгцэн тэр багш болохоор одоо сая бидний нөгөө level 1-ийн курсыг дуусган бутаа амралтаа аваад аяллаар явцсан. Тэгэхээр 9 сар буцаад ажилдаа орно гэсэн. Тэгэхээр би бодохдоо 9 сард level 2-аа эхлүүлвэл яа гэм бол гэж бодсон. Гэтэ 9 сараас интерим аудит эхэлнэ. Ер нь тэр үед гайгүй гээд цагаа юугаа зохицуулаад юу яа гэж бодсон. Тэгээ тэр хүртлээ болохоор level 2 хүртлээ одоо надад 2 сарын зай байгаа юм чинь тэр хугацаанд марафондо бэлдээд тэгээ хажуугаар нөгөө нэг ажлынхаа хүмүүстэй Iceland-аар ярихыг хичээж л байгаа л та. Гэтэ тэр хүмүүсүүд ингээд би ч улаан ингээд таг түлэн штэ яг зарим ойр зургийн сайн уу ингээд юу байна да гэдэг нэг тиймэрхүү юмнаас хойш өөр юм мэдэхгүй зөө. Одоо ингээд хүмүүсүүд юм ярьж байхад ингээд голоос нэг үг ингээд catch хийгээд ингээд сонсъё гэсэн чинь ингээд catch хийгдэхгүй. Би тэгэл за угаасаа болохгүй юм болтгүй л юм байна. Сурахгүй болохгүй юм байна гэж тоо. Зарим өдөр жоохон тийм байгаа. Гэтэ зарим өдөр бол гайгүй ингээд дотроос нь үгээс нь нэг үг олчвол бөө баярлалаа л явчих. Тэгээ хэлний курсаа тэгэж төгссөн. Тэгээд марафонд гүйсэн. Дэжиг хүмүүсний дэлгүүрээ олсон. Миний өмнө орж исэн газраас илүү ер нь бол зөв үхрээ баха болсон. Хоолндоо ойрцсон. Тэгээд энд хахад одоо гэхдээ 3 сар болж байгаа л доо. Тэгсэн чинь амар Монгол хоолой амар сандив байна уу? Би тэгээд Монгол тахтаас Монгол хоолой ер нь бол манай ээж амар гоё хоол идэх зэрэг. Тэг ингээд ээжийн гарын хоолыг гүйцэх хоол бол үнэхээр байдгүй юм байна. Тэг ингээд энд хичнээн үхрийн мах хоолоод ингээд хоол хийж идсэн ч гэсэн Монголд байгаа ээжийн гарын хоолыг ерөөсөө гүйцэхгүй л хоол хийж байгаа. Гэтэ бас гайгүй. Одоо би ер нь бол дандаа ер нь бол өдрийн хоолыг бэлдэж явж байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөө юу ажлынхаа доор байдаг нөгөө нэг кафетерий руу орж хоол идэх гэхээр заримдаа ингээд мөр өөр юу лээ хамар халин мэлэн юм ах энэ байдаг заяа. Тэгээ би ингээд бас юу идэж байгаа гэдгээр санагдаад тийм бас идмээргүй л санагдсан штэ. Тэгэнгүүт ер нь л хоолоо өөрөө бэлдээ явж байгаа. Тэгээд оройдоо сайхан юмаа бэлтжээд тэгээд маргааш нь ланч идэхэд яг гоё болж байгаа. Хоолоо бол тэгж юм. Гэтэ айгуу сонь зөө. Энд чинь ингээд би эсвэл ийм хурдан гэрээ санд юм. Хүмүүс хүн болгон эсвэл Монгол яваад байгаа болохоор ингээд жоохон гэр санагдаад байна уу? Мэдхгүй тэгээд
бас хаяа Монгол явчмаар санагдаа л. Тэгээд л одоо болохоор нэг ажил нэг амар гайгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яагаад ч юм яваад ирэх гэж бодох л юм. Гэтэ тэгээ бас болохгүй л дээ. Би эх жилийн 5 сар хүртэл бүх амралтаа сая Лонд яваад хэрэгэлсэн одоо тэгээ надад ямар ч амралтай байхгүй. Тэгээ би нэрээ санснаас Лонд явсан юм байна. 2 сарын хугацаанд Лондон руу 9 өдрийн аялал хийсэн. Ягаад гэвэл нөгөө нэг миний Айсланд руу ирэхээс өмнө би ер нь Лондонд мастер сурах гэсэн байхгүй юу. Тэгээ мастер сурахаасаа өмнө travel visa apply хийсэн Монгол тахта нэг тийм 11 сарын үед, өмнө жилийн 11 сарын үед ягаад ч юм яг ямар нэг юм хийхгүй л бол нэг болохгүй нэг тийм үе яадаг та яг тийм үе тохиосахгүй. Тэгэнгүүтээ би Монгол тахта travel visa apply хийгээд тэгээд тэр нь болохоор яг 6 сараар гараад тэгээ миний travel visa яг 6 сар тусахсахгүй 6 сарын 10-нд. Тэгэхээр нь явахаасаа юу визэн тусахаас өмнө ягаад ч юм угаасаа л мультивиз юм чинь нэг удаа дахиад Лонд явж үзье явъя гэж бодоод тэгээ явсан. Тэгээд Лондонд бас юмнууд амар хямдхан юм билээ ёо. Энд чи Айсландын юм үнэхээр бүр нэрээ ийм үнэтэй байж болт юм уу гэмээр үнэтэй аахгүй юу. Тэгээд ингээ Лондонд очиод юм гэтээ ботхоор айхуу сэн заяа. Лондон ч юм биш тий. Лондон ч ер нь л нэлээд үнэтэй улс шүү дээ. Тэнгүүт Лондонгоос үнэтэй бас байгаад байхгүй. Гэтээ яг тэр нь яг нөгөө нэг илүүдэч ахaltaа нөгөө нэг амар нөгөө аслагдмал одоо энэ чинь Европ твээс ганцхан аслагдмал улс нь Айсланд байгаа байхгүй юу. Гэтээ Гринланд ч гэсэн аслагдмал бас гэхдээ ер нь үнэтэй байх гэж бодож байна. Ер нь бол Айсланд, Гринланд хоёрч ер нь бол Европынхаа Шенгений орноос ер нь л хамгийн аслагдмал хоёр орн байгаа байхгүй юу. Тийм болохоор ч тэр үе ер нь бол юм нэлээ үнэтэй санагдсан. Тэгээ Лондонд очиод юм авахд хүртэл нэлээ хямдхан санагдаад би бүр ингээд жижиг сажиг юм дээр хүртэл харьцуулт хийгээд тэгээ том юм дээр хүртэл харьцуулт хийгээд үнэхээр бүр ингээд үний өөрчлөлт бүр гэдгийг бол анзаарсан. Тэнгүүдээ бас энэ чинь ингээд орж ирж байгаа бүх бүтээгдэхүүнүүд нь 24% татвар төлөгдөж байгаа байхгүй. Тэнгүүд 24% плюс нэмж төлж байгаа байхгүй. Илүү үнэтэй дээр нэмээд 24%-ийг төлөөд тэгжин тэр чинь бүр амар их мөнгө төлж байгаа байхгүй юу. Тэгээд сая ямар ч байсан Лонд явсан хэрэгтэй юмудаа ер нь авсан. Тэгээ бас one last time Лондонд миний ер нь хайртай орнуудын нэг очиж гоё ганцаараа соло трип хийсэн. Тэгээд миний хайлайт бол би Манчестер явсан. Өмнө ерөөсөн Манчестер явж үзээгүй. Өмнө нь болохоор сурж байхдаа болохоор Айсландд биш Айсланд гинэ. Англи тахтаа болохоор юу хийсэн бэ гэхээр өмнө нь Brighton явж исэн, Cambridge явж исэн. Тэгээд Scotland явж isахгүй яг энэ гурав руу л явж исэн. Тэгээ өөр тийш бол ерөөсөө яваагүй. Тэгэнгүүт болохоор энэ удаа нөгөө airport дээр хата ямар ч плангүй байхгүй юу ч хийх юм мэдэхгүй зүгээр л ямар ч хэсэн би тикет авсан. Тэгээд нөгөө очиж байх газараа бол бүгэлцсэн байсан. Тэгээл за окей гээл явсан. Тэгсэн чинь хараа ямар нэг юм хийх ёстой юм санагдаад би шууд соло концерт бүглээд миний нөгөө хамгийн дуртай артистуудын нэг Tyler the Creator яг намайг яг airport дээр байх үед Лондон тоглолтоо хийгээд тэгээд намайг очсон байх үед болохоор Манчестер тоглолтод тасахгүй үед 3 өдөр тоглоход тэгэнгүүт нь ягаад ч юм за ямар ч план байхгүй юм чи Манчестераас үзэнгээ Tyler the Creator-ийн концерт үзьегээд үзсэн. Гэтэ яг Tyler the Creator харж чадаагүй л жоохон сайд яагаад өгсөн чинь би яг тэр өдөр өглөөний автобусаар Манчестер ороод тэгээ оройн буцаад нэг 11:30-ийн яг автобус бүгэлтээс ахгүй. Тэгээд тэгсэн чи яасан гэсэн чинь тэр концерт болохоор 6 цаг таалгаа нэгээд 8 цагаас хүмүүсүүдээ ер нь оруулж суулгаад тэгээд 9 цагаас эхэлдэг. Тэнгүүтээ 9 цагаас эхлэнгүүтээ 1 цаг тэр нөгөө нэг яг main artist нь биш нэг арай өөр. Гэтэ яг алдартай л юм шиг үлээ нэг 2 artist зүгээр бүхэл бүтэн цаг дуулаад тэгээ миний тикетний мөнгө хайран хийсэл ингээл явсан. За жоохон сайд. Гэтэ ер нь бол яг соло концерт ганцаараа бол үзсэн. Амар том стадиум байсан бүр ингээд
бүр вау гэмээр тийм том сте тийм тоглолт юм билээ. Миний хамгийн анхны тийм том концерт хаа. Би өмнө тийм концерт өмнө бол нэг үзлээ. Бас Англид тахта нэг тийм фестивал үзсэн. Тэр нь болохоор яг тийм playtime шиг маягийн фестивал ахгүй юу? Тэгээ энэ болохоор яг official миний анхны концерт исэн юм байна. Тэгээ тэрийг Манчестерт Tyler the Creator концерт үзсэн. Даанч артистаа хараагүй болохоос биш. Тэгсэн. Тэгээд Манчестер явсан, Лондонд тэгээд нэлийн гадуур алхсан. Лондонд дахта өдөр болгон 30,000 степ алхсан. Тэгэл айгуу гоё тийм өөртөө л байсан trip болсон л дөө. Тэнд тахтаас найзуудтайгаа уулзсан. Монголоор ирдэг хүнтэй байх бас гоё юм билээ. Ингээл ойр зургийг жижиг сажиг хооч яриад. Тэгээ ер нь бол хүний амьдралтаас ойр зургийн жижиг сажиг small talk ер нь хэрэг болтгол юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгэж ирсэн. Тэгээ Лонд явсан юм байна. Тэгээд өөрч ялаа. Нэрээ би зураг зурдаг болсон гэдэг байна. Тэгээд би өөрөө будаг авч агаад гэртээ ямар нэг юм байлгын сагтаад миний ингээ яг эдлийн ингээд ханд ингээ юу ч байдгүй байхгүй юу. Тэгээ амар хоосон санагдаад тэгээд өөрөө будаг аваад ийм багс аваад тэгээд юу юм акриликгүй гэдэг юм дэлгүүрсэн. Тэгээд тэрнгээс нь авсан чи юм тийм саатай акрил авсан юм шүү. Гэтэ яг хөө чүү өнгөтэй болсон. Уг нь ингээ хажуудлаар нь хараад ингээ амар гоё ингээ артистик болсон л доо. Тэ манай ээж жоохон зүгээр л нэг өнгө штэ л гэсэн. Яхав тэ нэг л өнгө болсон. Тэгээд зураг зурсан, жимд явж ихсэн. Айсландын амьдрал юу нь бол тэгж үргэлжилж байна. Одоо гэтээ хаяа нөгөө анх эрэхтэй нэг жоохон ганцаархнаа монгол хүн ижи амьдран гэхээр амар эмзэглээд сахгүй ингээд би ганцаархнаа штэ гэж бодоод амар эмзэглээдсэн. Одоо тэгээд 3 сар болсон чинь нэг тийм дээр бол эмзэглэхгүй. Би зүгээр л хүн гэж боддог болцсон лээ. Ингээд би ч хүн, Айсланд хүн ч гэсэн хүн, Африк хүн ч гэсэн хүн гэж бодоод ер нь бол тийм дээрээ бол гайгүй болсон. Тэгээд би бас Лондонд ах үедээ зөндөө гоё влогууд хийсэн. Тэрэндээс амар өөрөө дуртай газаа би ингээд хаяа ингээд юу яж хата өөрийнхөө бичлэгийг үзэж өөрөө би ч ямар дайггүй ярьсан, ямар гоё эдит хийсэн гэж бодоод өөртөө бас амар бас урамшаад тэгээд YouTube хийх нь бас миний бас айгүй гоё сонирхолтой айгүй гоё таалагдчихж байгаа. Надаа үнэхээр ингээд гоё эдит хийгээд гоё бичлэг хийчихээ цаанаас нэг тийм гоё бүтээгээд байгаа байхгүй юу? Яагаад тав гэдгсэн чи ингээд миний хийдэг ажил чи ерөөсөө нөгөө юм бүтээдэг ажил биш байхгүй юу? Би ингээд хүний бүтээсэн санхүүгийн тайлаг би шалгаа зүгээр зөв байна уу буруу байна уу гэж хэлдэг болохоос би нэг тийм юм бүтээдэг бол ажил хийдэг байхгүй юу? Тэгсэн чи ингээд сая YouTube ингээд хийнгүүт яг би яг юм хийгээд байгаа байхгүй яг ингээд нэг тийм content create хийгээд байгаа байхгүй юу? Гэтэ би өөрөө content creator гэж хэлэхгүй л тээ. Гэтэ ер нь л тэгж байгаа болохоор амар тийм гоё байгаа. Надад амар таалагдчихж байгаа. Би YouTube-ийг зориулж хийх гээд бүр ингээд DJI-аас бүр ингээд энэчээ яадаг DJI-аас бүр ингээд үнэтэй бүр амар үнэтэй зөө. Тэгээ микрофон авсан. Тэгээ би ингээд энэ дээр юу ингээд зүгээр энэчээ ингээд хийгээ ярих гэхээр ингээд ерөөсөө сайн сонсогдохгүй юм шиг санагдаад зүгээр ингээд гоё. Уг нь хүмүүс болохоор урал өмсч чинь ингэж бариад байдаг гэсэн. Тэгэхээр надад ингэж хийдэг урал өмсч байхгүй. Тэгээд сэрээгээр л ингээд ирчээ та. Таалагдчихна миний микрофон. Тийм байна. Тэгээд одоо ер нь бол хүн бол хүн штэ гэж ер нь бол ойлгож ярилцж байгаа. Өөртөө. Одоо ер нь бол энэ чинь нэрээ би шинэ байрандаа нүгээд ирсэн. Шинэ байрандаа их бичлэг хийгээгүй л дээ. Гэтэ ер нь бол айгүй гоё тухтай байгаа. Гэтэл амар эвгүй зөө. Энэ нөгөө нэг байрны нэг давхар байхгүй юу? Тэнгүүд ингээ хаяа ингээ аалз маалз яваад би бүр вай. Тэг ингээд би 7 хоногт нэг л удаа гэрээ цэвэрлээдсэхгүй юу. Тэг гэсэн чи өмнө 7 хоногт нэг аалцтай таарваа. Бүр ингээд үнэхээр шокд боллоо ёо. Миний уншлахны өрөөнд ингээд яг аалц зүгээр явж идэг шүү. Би тэгэл oh my god гэх тэгэл би 7 хоногт 2 удаа гэрээ цэвэрлэхээр болсон. Тэгэхгүй болохоор энэ нөгөө нэг давхар болохоор тэг бороо мороо орох үед чи нөгөө нэг гисэн бусан ямтад чи амар их болцдог штэ. Тэгээд айгүй их аюултай мэлээ.
Тэгээд цэвэрлэгээ сайжруулж байгаа. Ер нь бол deep cleaning сайн бол ер нь жоохон амьтад их орж ирэх гэдэг. Гэхдээ Айсланд аягүй сонирхолтой зүйл. Айсланд, Антарктид 2 дэлхийд ерөөсөө шумуул байхгүй 2 орон гинэлтэй. Тэгэнгүүт ингээд шумуул гэдэг чинь бас ингээд нэг нислэг ялааны төрлийн амьтад шүү дээ. Тэгэнгүүтээ ялаа байдаг зүйл. Амар шумуул яагаад амьдэрдэг юм бол гэж бодгоос. Цаана нэг учир байгаал хүүтэн бол тэгтэл ялаач гэсэн хүүтэнд амьдрахгүй гэж болно л доо. Тэр нь ямар жоох уу. Тэгээс Айсландын юу нэг өөр байна. Нар жаргалт маргалт арай ондоо байна. Монголд бол яг 100 нар жаргадаг ч гэсэн нэг 9 цагийн үед бол ер нь бол зуны гадаа бол ер нь бол нар жаргаж идэв штэ. Тэнгүүд энэ ч болохоор цаг 2 цагт шөнийн 2 цагт шүү дээ. Нэг жоохон л цаг маг л жаргах юм шиг байна. Би яг нэг шөнийн яг сэрүүн байж үзэг болохоор ер нь бол шөнийн 1 цаг үед бол ер нь бол гэгээтэй л гэж байдаг. Ингээд ямар ч юугүй ийм шөнө бас шинжгүй. Тэгээд нэг цаг гаруул нар жаргадаг гэсэн нэг тийм юунууд илээ бахан фактууд би яг экспириенс хийж үзээгүй л л та. Тийм болохоор learning schedule бүр үнэхээр амар хэцүүсэн. Би ингээд энэ байр нүүж ирээд уг нь миний энэ байр болохоор ингээд нэг талтай өчгтэй нөгөө талтай ингээд хаалт таахгүй. Тэгээ хаалган болохоор юм шилэн яг ингээд цонх шиг үүтэй тэнгууд ингээд нөгөө хөшрөг байхгүй болохоор амар гэрэлтэй гадсан. Би нөгөө нэг миний аягүй сул тал юм шиг байна. Би насаараа харанхуй газар унтаж сурцсан лээ. Тэнгууд нөгөө инжээ ингээд хөшрөгтэй нэг тал нь хөшрөгтэй нөгөө тал нь онгорхоо болохоор ерөөсөө унтаж чадахгүй. Тэгээ би ирээд энэ байрлалгаа нүүж орж ирсэн сошд нэг 4-5 цагийн ортой л ер нь ингээд бүр ингээд амар зомби явдаг гэсэн. За тэнгүүтээ зомби явгууд кофе амар их уугаад кофе өдөрт 3 кофе уунгуудаа плюс energy drink уугаад заяа. Эднэрийн гэтээ energy drink нь айгүй дэжгүй нөгөө нэг дотроо коллагентай гэдэг аахгүй. Тэнгүүд хүмүүс нөгөө коллаген авахын тулд бас зүгээр energy drink уучт юм лээ. Яг energy drink гэдгээсээ илүү бас коллаген ингээд өчтдөг. Яагаад гэвэл энэ нөгөө нэг байгалийн эрсдэс уур амьсгалд амьдарч байгаа. Зарим өдөр бол ингээд нар гарна. Гэтэ зарим өдөр бол үнэхээр нар гарахгүй өдөр хүмүүс витамин D-гээ бол ер нь бол нөгөө нэг таблетээр ууж л ер нь авч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт юу ярьчихсан. Тэгэнгүүт ингээд унтаж чадахгүй амар хэцээсэн. Тэгээ би нөгөө Монголоос эрэхтэй болохоор нэг нойрны мөвчөрсөс ахгүй юу. Тэгээ тэрийг ингээд усан ч нөлөөлөхгүй. Energy drink усан ч нөлөөлөхгүй. Эсвэл тэр нойрны скежүүлээ засах гэж нэлийн зовсон. Тэгсэн чи сайн нөгөө марафонд гүгээд ядарсан юм уу яасан 10 км гүгээ шөнө. Тэр марафон болохоор 9 цагт эхлээд 10 цагт дуусаа. Тэгээ 10 цагаас дараа after party ч гэж тэ after нэг тийм үйл ажиллагаа болоо. Тэр нь болохоор тэнцэнээс арай ойрхон байдаг нэг тийм swimming pool дотор party болсохгүй. Тэгээ манай ажлын 2 охин болохоор тийш яваад би нөгөө усны хувцастай ирээгүй. Тэгээ би гадна хүлээгээд шөнийн 2 цаг хүртэл суугаад. Тэгээ тэр өдөр амар ядарсан орж ирээд намал унтцээ лээ шөнийн 2 цагт унтцгаад. Тэгээ би бодсон чинь би бас хангалттай ядрахгүйсэн болохоор сайн унтахгүй байсан юм болов уу гэж бас бодсон. Тэгээс гүйл ахалтаа хаяас ажил хийгээд нилээл ядарч байгаа шүү дээ. Тэгээ биений ядралт арай өөр юм болов. Одоо гэхдээ юм бол гайгүй унтж байгаа нөгөө нүдэ анаал нам унтж байгаа. Тэгэхээр бас гайгүй байх гэж үзэж байна. Хажуугаар нь бас жимд явж байгаа болохоор нэлийн гайгүй юм бол өөрийнхөө нөгөө булчин ядраа тэгээ нам унтаад байгаа болохоор бас гайгүй юм шиг байна. Тэгэд Айсландын нэг амар сонирхолтой юм нь болохоор маш их юм гүний ус аршаанууд амар их байдаг. Тэнгүүд хүмүүс шууд ингэ гадаа ийм outdoor swimming pool-ууд амар их зэрэг. Тэгээ гадаа гараад хүмүүс шууд ингээл тэгтээ энэ юусэн мэдгүй ичж завж байгаа юм. Би эсвэл юм ичвэх юм фүү. Ямар ч гэсэн хүмүүс ингээ зүгээр усныхаа хувцастайгаа зүгээр шууд гараад гадаа байдаг пүүлд ороод ингээл бүр амар гоё юм билээ. Тэр амар чөлөөтэй. Тэгээ би амар ийм пүүл руу нөхөс санаа зовцохгүй гэж ажлынхаа хүн гэсэн чинь манай ажил хүн тэнд юурсоо чамааг ямар байгаа хинч тоохгүй чи зүгээр хүснээрээ ор гэдгийгсэн. Тэгээ би өчтөр пүүлж жагаар агуулдээ жакузд орж үзсэн. Гоё юм билээ. Халуун хүүтэнтэй, тэмүүтэ саунтай юм билээ. Тэжгүй таалагдсан. Тийм.
Тийм байна. Яагаад ч юм бичлэг хийж үзье. Тэгээд өнөр энэ ирснээс хойш миний үс амар орсон. Бүр үнэхээр амар орсон. Бүр ингээд юу вэ? Яа. Бүр ийм амар орсон. Юу гэсэн үг вэ? Тэ. Ийм амар устэй Рапунзель шиг л сайн. Тэгээд за бичлэгээ дуусгая. Миний бичлэгийг үзсэн баярлалаа. Тэгээд энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй.